Тэгээд авьяас Улаанбаатар Майлан 3 сархад Майлангийн ах нь юу яасан бэ? Өргөн навчтын гэрвцээ дээр Майлангийн дарцсан. Тэгээд одоо зөвхөн авьяас Улаанбаатар хоёр л орж байгаа байдлаа. Энэ хойд дээр нөгөө жоохон гүнзгий дүүцсэн. Яг үнсэн маас ургаж байгаа юм дээ. Айгуу сайхан байгаа л дажгүй та хэд Улаанбаатарын төр өмөрөх хатаа тий. Энэс илүү яах вэ? Энэ энэ доотлог орхин штэ тий. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 1
19 дайжгоогоос тий. Талдаа 10 гэсэн. Тэгээ энэ чи 3-аар хизээ тариал чи яаж нормал тохируулах хаа? Энэ нийтдээ 50 кг. Тэгээд 50 кг дотроо нэг 5 кг нь майланга. Тэгээд 45 кг-ийн 60% нь улаан буудаа, 40% нь овёс. Гэсэн үг. 3-2-ын хавцаатай овёс улаан буудаа. Хэдэн тарьлаа хаа? Энэ 4 сарын 15 таригдсан. 4 сарын 15. Одоо майлан ингээд жоон доогуур ургаад байна шүү дээ. Аа. Хураалтан дээр та яаж чарах? Нөгөө одоо ингээд зүгээр л комбайнаар хураалт юм. Майланг нь баг байхгүй ших үү? Нөгөө өргөн насны юугаар дасцуутаас ингээд майланг нь юм хийж байгаа. Майланг яг гол нь хөрс сайжруулах гэж лахан майланг хольж өгсөн байхгүй. Тэгээд майланг нь аяндаа хөрсөө сайжруулах үүргээ гүйцэтгэх чинь гут нь сүүлд нь хог ургамал болохгүй тулд майлангийн дараал дарангуулаад тэгэл энэ хоёрыг болчих байхгүй. Энэ майлангаас давхар хураах юм бол нөгөө майланг бол зүгээр дэмжих сургамал. Одоо майланг энэ юм ингээд нөгөө нэг ишээ айл болох нөгөө өндөр үлдээгээд идэж хураасны дараа нөгөө тэн дээр цасаа тогтоох байж үлдэх юм бол тийм жишээ нь майланг энэ байна тий. Майланг ингээд доороо л үлдэх гэсэн. Энийг нэлээ өндөр авна шүү дээ одоо. Тийм нэлээ өндөр ямар ч цасны 30 см бол ийдгүй үлдээгээд авна. Тэгээд ишин цас тогтооно. Ингээд хорчлог болно. Мөр хоорондын зай нь хэд? Мөр хоорондын зай 40. Одоо нэг 38 штэ 19 дөө юу штэ манайх чинь тий. Тэгээд нэг мөр хоорондын нэгийг аваад нэг нь энэ хоёулаа үе тургамал хоорондоо их өрсөлдөх болов гэж бодсон чинь хоорондоо их гоё хосолт юм билээ энэ овёс улаан буудаа. Энэ корифей сортын овёс улаан буудаа нь болохоор тобоскай. Овёс нь бол арай богино болцтой мөртлөө яг ингээд болцсон гүйцэд ирэхээр хоёулаа ингээд зэрэг болчдөг юм билээ. Холимыг тариад их сони юм билээ. Энэ байгалийн цаанаас өгөгдөл нь байдаг юм яадаг. Хоёр ондоо болцтой ургамал холио тарьчихад тэгээ хоёулаа зэрэг болчих юм билээ. юугаараа болж байгаа. Нөгөө тарич өөрөө бас нөгөө нэг зөндөө айгу ухаантай ургалаа гэж. Тэгээ байглаасаа хамаарал өөрийнхөө юу эндээ үлдээ болгоно гэдэг нөгөөтгөндөө бас 20 мөр унцхаар байгаа. за. Танаа Жон дээрээ борлуулалттай менежер Батмөх сэтгэлээ болцсон уу? Ахыгаа талбай дээр олон жил ирлээ. Олон жил ахыгаа тариад ирж байгааг харсан. Хүмүүсийн итгэхээргүй юмыг бол олон жил хийж үзүүлж яг хөрсөн дээр нь буулгаж үр дүнгээ хүртэж яваа. Тэгээ энэ жил одоо ингэ ирсэн. Одоо яг өөрийнхөө нүдээр л яг н холимог тариал яаж ургаж байгаа, ямар үүрэгтэй нөгөө жижиг өрнөд хөрсөн дээр уургаад юу бүрдүүлж өгöd байгааг нь одоо хараад зогсож байна. Үнэхээр сэтгэл өндөр байна. Хогор мод энэ гайг байгаа ч зүрхэн сайхан тариалан байгаа. За манай нарах юм хүн байна. Манай инфлюенсер болоод. Башаадтай инфлюенсер болно гэдэг. За ийм сайхан байна.